сайн байцгааж байна уу та нар минь. За би Гангбука байна. Ширийн голын жүүжимчнээ дуут нуурын Гангбука байна. За манай гэлд гарсан учрын тухайтай олон хүмүүс удаа жохон ямар учраа болсон ойлгож их бодж байгаа да. Би нэг яран алганаас нэг нэмийг гүйтгсэн хотлоо нэм мэдэл алганы нэрийг ашиглаад ана хөргийн илсээр хийдэрсэн хүмүүс удаа нэрээ нууцаад алган тамгай дараад ангид намайг гүйдэж ийн. 제가 одоо ухаан төхөөрийн болохгүй болсон. Би одоо та нартай хэргийн одоо явчи нэг ааж өгөх шиг яахгүй шиг сандрахгүй шиг та нартай нэг ярьж өгье. Та нар минь одоо намайг илүү хүндэмжээрэй. Би одоо ганцаар хүчирч байна. Энэ хооронд бол одоо намайг хэрэг учрыг шийдвэрлэж өгөн чи номхон суу ингэж хэлжээ. Би ч одоо нэг номхон сууж үтлээ. Тэгсэн одоо би номхон соол дуугүй соол тэд тайширна. Би одоо яхан хөргөн явцаа нэхэд хөргийн жаргыг хурдан шийдвэрлэж өгөх гэж яхан одоо боттэй учрыг ярьсаар бол одоо нууцандраад ямжвар ярга авч байна. За одоо миний холбоос сүлжээ юм уу одоо өнтер мэдээж хэмээгийн хааж одоо энэ хийсвэрэг одоо олон түмэнд ийдэлт одоо лөвөрхөөс одоо их хайж байна. Ани үл одоо ноочаар харшилж байна. Одоо ямар учраас харшилж байгаа хэн харшилж байгаа юм бас чимээгүй. Одоо нөрөгийн ялтанд хөргөлдөг одоо аргыг надад хөрглөөд одоо утсан лугаарыг байж ах юм уу. Одоо ийм тийм арга аваад одоо одоо шилийн голын тэбар гэж байдаг та. Тим юм дээгүүр одоо би энэ хөргийн боттой өнгөрөлтөө одоо ханы ярьсан ханы хийсэн одоо өнгөрөлтүүдийг ингэж хятаар усаа тавьсан юм аа. Одоо энэ нь даллаад болж өгөхгүй. Одоо сайн дарганараа өмгөөлж их юм уу эсвэл хахуул одоо сүлжээр гэлэгчид одоо хахуул түлхээд одоо баллуулж байгаа юм уу одоо янз ярга авч байна. За энэ хэрэг бол одоо гацсан лөвөрж гарахаас бол их хийж байна. Лөвж одоо бас чахан шийдвэрлэж өгөхгүй санаатай. Шийдвэрлэл одоо намайг одоо шийдвэрлэж өгөөд хэдэн мөнгө одоо намайг чангараад чидэл ороод одоо нэг ихэр хөргөн нөхөөс уса ээж байгаа юм чи одоо тэгээд намайг гойлго туулгаад жаахан одоо тийм нэг хоёр томжаас юм уу одоо жишээ бол одоо улсын төлөөр одоо юу байж та төрөлж ил байж та одоо хийсэн яданы бол улсын төрөлж илээр одоо намайг одоо надад одоо төрөлж илийн пэнгороо барьж өгөх юм уу одоо мал хар сүрэг мал олж өгөх юм уу тийм маягтай хэлж байна. Энийг бас одоо гойлгож юм анжин одоо намайг нөмсөн номхон одоо яг л нэг одоо өрөөгийн хэрэгт одоо голчоор шийдвэрлсэн юм шиг л одоо би хэрэггүй одоо хэрэг нэхгүй гэсэн одоо тийм одоо үгийг хэлж юм анжин одоо сая одоо энийг гоях тийм маягтай ярьж байна. Одоо чи өргөн гэж байхгүй одоо чамд төрөлж илийн өрөмжил бол одоо төрөлж илийн юм олгож өгнө. Чиний амьдрал чинь бол нэг дээд оролцсныг мэдж байна. Ийм маягтай. Тэгээд бол би бол одоо миний санаа бол тийм. Одоо би жарганы шалтгаанаас одоо ингэж ядуулсан юм одоо олон том бүр мэдж байна. Энэ бол одоо энэ үндсэн шатнаа хоол гажуулдаг болж хуулийн одоо гажуугаар явуулдаг хүмүүсийн очир шалтгаанаас бол би энэ хэмжээнд амьдралын юм хэмжээнд одоо буй санаа сэтгэл буй жогчол одоо ингээд доор хэмжээнд хүрсэн. За хөргийн учир бол асаараад миний энэ бол одоо миний санаа бол одоо төрөлж ил юм уу одоо улсаас дэмжих юм уу одоо улсаас дэмжих юм чи тэр төрөлж ил бол одоо ял хийсэн хүмүүсүүд юм да ялан тайлах төрөлж илийн юм бишээ гэж одоо тэрүүл асарана та хөргийг би асараа нэхнэ. Инглим бол тэд үл зөвшөөрөхгүй. Чи хөргөө нөхөд би чамаа хэрэглэхгүй. За ингээд бол одоо зөвчл гараад би бол одоо хөргөө нэхнэ. Одоо чи төрөлж илийн юу олгож өгөхгүй нь бол дараа тэргэн үсэг бичгээр чи надад 3 гандарч хэдний өдрөөс юу олгож өгнө. Нэг нь бол чи үсэг бичгээ хэлбэрээр надад гаргаж өгнө. Ямар байгууллага яа дэмжинэ. Крем бол тэд үл зөвшөөрөхгүй. За ингээд зөвчл гарчаа. Чи одоо ойроос бол одоо би одоо дахин төмчгөр болж байна. Тэд бол одоо муу ухаанаа хэрэглэнэ. Би одоо ганцаараа нэг соёл мэдлэггүй. Би бол нэг анх томд
또 어떤 нэгдугаар анх нэгийг одоо жүгтэй суусан ч юм одоо хагасуугаад одоо 5 онд өгсөн нэ одоо тэгээд соёл бол их доороо бичиг бол их доороо за тэгээд ингээд орчуулах юм уу одоо жаргал хоригдвол их хүчрэлтэй байна одоо та нар одоо соёл мэдлэгтэй хүмүүсүүд бас намайг дэмжих хүсэж байна одоо дэмжинэ гэсээр хүн ч одоо бүрэлжээс ий бодож олдогч та биус жаас татж байна гэж одоо мэрэгжлийн асуудал ус их дутагдж байна одоо заргын бичиг материал бичих юм уу одоо хураафсархан гол чиглэл авч бичих юм заана байна. За тэгвэл орчуулах дээр бас их асуудал байна. За эднүс ч юм бол одоо монголоор олимпигийн бол одоо монголоор бичиг гаргаад монголоор дасгалт хийгээд монголоор одоо асуусан тэмдэглэл өчөг юм уу энэ төр үлбэр монгол. За тэгэхгүй левелэн дасгалт бас монгол. Тэгэхгүй левел эднүс бол дөр шатны одоо гол удирдлагч юм бүр гэтэд биш үү. Монгол үсгийг мэдэхгүй. За крем бол эднүс аваач юм хэлнэ. За энэ үл шахтуулсан хөргө бодлоодлаа бичнэ. За энэ хэл зэргийн одоо энэ хүн асан хайрсал тамаж асан хөргийг яг дансалсан тэр үснэгт байж та. Одоо дөөшин мөдөд хэлээ энэ үл ямар хөргө дид шийдвэрлсэн. Одоо явах чанар төр шийдвэрлсэн. Ямар хүн хариуж шийдвэрлсэн. Өнөө нэгэн таглах үедээ тэр бөхөө шүүгчүүд шархтуулсан хөргөөр авч бичсэн байна. Би тэрийг бол өггүйгээр би нэг удаа дөр удаа буулгаж авдаг одоо тэрийг өггүйгээр сүр чангарсан юм аа. Би одоо нэг час үлдэхгүй авъя. Хамаагүй тэр аваад хөрөхгүй нэмэх. Би ч авъя хамаагүй тэр би хамаагүй тэр нэг час дармал авах 2 час гэж шоо. 2 час бол 2 час. Би тэгээд 2 часаа одоо бүрий дарамлуулаад авчихсан. Тэр удаа нэг жирээд час дарамлж авсан би. За 2 часаар бодхол энэ чинь жоо хэрэг жаас шүү дээ. За би тэгээд ингээд дарамлуулж авчихад жаас байхгүй. Дараагийн ширья дараах жаас нэг час дарамлуул 2 чаас нэг жихэн галтруулах гэнэ гэж байхгүй яагсан чинь тэгвэл бачаа чи 50 жаас өгчих гэж байна. Би тэгээд 51 жаас өгчихөө цаашаа алгасан чинь дараагаа бууж хагас материалын яагаад өгөхгүй байгаа юунд нууж байгаа асуу гэсэн чинь тэр 50 жаас юмс бариадгүй өөрөөрөө хамаагүй авахгүй л чамаас жаас авахгүй л зүгээр одоо чи бас ингээ хүчрэлтэй бол авахгүй л хэлээ. Тэгээд нэг юу сууч байх хамаа. Тэгээд нэг хүснэгтийн олж авч. Өндөр нөө үгсэн алсан масны бүр бичсэн ч гоё. Шархтуул тэгээ бичиж. Одоо энэ ч юм бол дөөд шат юм эхэлж их ял тааж өгдөө ш та. Энэ ч юм бол үнэндээ бол дөөд шат юм эхэлж. Одоо энэ гол гэрчин бол одоо бодсын гэрч. Тэгвэл одоо ялтатын аман хүчиг. За ингээд одоо сургажгийн материал. Өн хөтөрл болгож яагаад одоо гэрч баримт болгож яваад л өн хэрэгдээ одоо шийдвэр тасдалт гаргасан шүү дээ. Одоо эднүс бол заримдаа ингээд би ингээд хөргөө нэгсээр чи дэрэгдэн байсан юм уу? Чи хөрг гарах үедээ дэрэгд үлжсэн юм уу? Чи яаж мэдсэн? Одоо ингээд байна. Би чигээд одоо энэ ч бас би ус гэрч баримттай бас иш баримттай үг яриа шүү дээ. Иш баримтгүй үг ярихгүй шүү дээ. Би одоо хамаг ихлээд бол одоо ганцхан тэр одоо хориулттай явахтай авсан тэр зүүжимтэй татхад ямалга тагцааны тэр өрөгийн нэгтэй их ангийн даргам тэр ялалта одоо манастай хориулын шин наачагтар тулж ийж одоо юм гэрж баримт өгөхөөр бүрийн оршуулга ингээд байн явахаа өрөөд тэгээд одоо яасан нэг юм гаргаж өгөхгүй чи хүн дарагдлаа гэсэн гэрч баримт гаргаж өгөхгүй хүн дарагдсан юм гаргаж өг. Би нэг үлэг тэр жадлал хийсэн одоо томдөглөл энэ нотолтой аван ямар шийдвэр гарсан байдаг гэж өгдөггүй гэнэ. Тэгээд одоо гойгаа махаад сүлд хамаг сүлд нэг одоо гадар хүчнээ жохолтоос одоо хүн жохолтснаас болж одоо өвчээ гэсэн тийм гэрч бичиж өгөөд тэр хүн тэр илэлт өөрийн гараараа бичээд нөгөө тэр хуулийн амжилтад бид нэр өгүүлээд хуулийн амжилтад бид надаа өөрийн гарын үсгээр бичсэн тэрийг авчирч өгөөд тэр компьютер дээр жохоод дөр нь хамгаан дараад хөтгөө үсэх. Тэгээд тэрийг байсан. Тэгээд сүүлд одоо гүйж махаж одоо тэгээд би нэг савгүй нэг 3-4 сар болсон юм аа. Савгүй байхаар эрдэн чимээгүй болоод 3-4 сар болж байгаа нэг савгүй байхаар
домжирэг шүүх харанд хуваалцах болж ирээд хуваалцад би ямар учраас нэрийг уучаамс хэлсэн. Нөгөө ийм учраас ийм одоо би өгдөг мөнгөний нөгөө чамаар нэг хавсарлаа чамаас нэг хавсарлах хүс яаж нэг 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 тагмлаад аваад өгөх гэсэн чинь байна гэж. За тэгээд би нэрийг уучрсан ч гэж очоо сүдрэл аюугаад дарамтаад авсан. Тэгээд сайн нэг гэрчтэй болж. Тиймгүүд одоо хөөрвий чигээд бидний аргалж байгаа чигээд хуудуулж байгаа оршуулах юм чинь одоо хамаг сүлд нь ингэсэнгүй чингэсэнгүй ийм шарах байсангүй тийм сөрөг байсангүй ийм өчөг байсангүй бол одоо нэг л үг шүү дээ. Тэднээс чинь хавиргаж жоохохтан сайн улсууд юм. Дахиад нөхөрлөж байгаа ч. За энэ хөөрвий танин тогтоол хийсэн чинь бүр нөхөрл одоо хийж гаргасан юм. Бидний хөөрвий биднүүсээ аргалж байгаа хөөрвий оршуулгад барж өг тэднээс одоо бүр ондом болсон утсаан тасахгүй. За тамаа эшахгүй. Хөөрвий оршуулахгүй левел бидэнд бол хэлжээ. Чивэл бидний итгэх хэрэгтэй. Бидэнд бол нэг гэрч материалуудыг бол таданд бол өгч болохгүй. Би чигээд бидэн авах гэж ихгүй нэг хэв дармлаад авъя. Таны эми бид аваад болно да нэг хэв дарамлаад авахад одоо мөрөгжил өгсөн тийм их мөнгө орохгүй явдал орохгүй штаа гэсэн чинь болохгүй гинэ өгзөлдгөө. За тэгээд бид одоо гойж махад та хөөрий аргагүй оршуулсан ш та. Тэр оршуулах юм бол одоо байн яхаа ирж байна. Тэгээд дөөрөөс нь бол одоо тэр үеийн одоо жоон жоос гэдэг чинь амруу да. Бид аяараа үнэ алдаад одоо яа гэж хэлэн тэр улсаас шийдвэрлэж байгаа байтлаа бас заавал биднээс өдрийн жоон жоос ам. За дөөр нь одоо жоон жоос бүхэл жоон жоос авахныхаа дөөр нь одоо хүчнээ жоос яасан одоо нэг ярим жоосоо одоо тэгээд авсан тэр нэг 9 өдөр болсон байх уу. Тэр юунда. За энэ хөөрвий гутаа нормжиллаа гэдэг нь бол яасан даг бол биднийг би бараа юм чинь мал харж исэн юм чинь та яг хэрэг гарах үед тийшээ яваад тэми удааг байж байгаа гэдгөө анжиж. Тэгээд нати ихэс өднөөс бол одоо хүчээр явдал гараад байна. Хөөрвий бол хадгалах газар хадгалаад тавьчихсан. Тэгээд ингээд хадгалаад тавиад гарч өгөө юу жүүжимтнээ өргөн зэгдээ их ингээд дараа нь идэлт тэр хөөр зэгтэг нэг гадаагс нартай хүн байж тэр хөөр зэгтэг хүнд утас ирээд энэ хөөрвийн саяын аваач тавьсан тэр хөөрвийн утсын салгаж хийж за тэр хадгалах машины утсын салгуул тэр яг халуун жууны цаг юм чинь одоо өвдөрчих шүү дээ. Тэгээд салгаад авчих. Манай дүүгээс хэлж ийж шээ одоо нүүс бүр хэлж ийж байна. Одоо энэ хүн сэхэж болдог бид бас сахида манай хүн ингээд байх болтлаа. Чамтай жог сахаас уух гэн тэр гадаа гэдэг юм даа хийж байна. Одоо болохгүй энэ ийм учраас чигж болдоггүй юм аа. Энэ өөр хүнээ өөр биевсээр байна байна. Хөдлөг мэдлэгүүд энэ одоо энэ тэр нь уучраа гарвал өдөрсөр яана болохгүй шүү. Чимэл тим ястай танаас гэрч бай явцгаа. Тэгээд одоо манай хот одоо илдуулаад гэрж өгөө ирсэн юм байна. Тэгээд би сон ирсэн чинь датар сон. За ингээд магатар нь боллоо. Магатар нь задлал хийнэ гэж хэлж идэх юм ээ. За магатар нь одоо тогтоход ямар тогтовчаанд хүрлээ. Хүрсэн чинь одоо хохотоос тэр илэлт хэлж байна. Хохотоос өндөр мөрөгчлөлтэй хоол юм жалтчээ. Одоо наашин гарч ирэх гэж байна. Үдээ задлал хийнэ гэх. За тэгээд энэ 3-нд гарсан учраас юм чи одоо 4-нд нэг өдөр үдээ нүрсэн чинь одоо нааши явж гинэ ирлээ. Хохотоос явж гинэ. Гэвч одоо өнөө ирээд өнөө задлалт хийж чадахгүй харангуйлцгана. Магатар ирээ гэжээ. За тэгээд одоо 5 нь болтлаа юм. За тэгээд 5-нд хөрлөө өглөө өгсөн чинь одоо шууд хайшин одоо хөр хадгалж газар хурчих гэж байна. Бид бас танд үрчих нь одоо ажил эхлэх үедээ гэдэг чигдэ. Тэгээд бид нь өөрөө очив. За тэгээд задлалт хийхээр боллоо. Тэгсэн чинь тэгээ хөр бие аваагаар ирсэн чинь бүдүүн одоо өвдөрч. Одоо тэгээд бид бол жоохон тал тэгээд ирчээ одоо. Энд одоо ямар учраа болж байна вэ? Тэгсэн чинь нөгөө одоо хоол омогтой байна. Таад өн таны энэ хөр биедан задлал хийх юм уу хийхгүй юм? Хийхгүй бай. Ингээд мундаг жанжина. За тэгээд одоо бид одоо хүн улсын ядлыг хийх улсууд гэх юм чи яануу да бид бас аргагүй одоо жоохон өстэй одоо ийм учраас өнгөрөөж исэнгүүч одоо өстэй аргаа мохчээ тэр үед бол би бол одоо өнөр туршлага